Анги хамт олноороо хувилдаад мага групп чатнасаа гаргаж байгаад зохион байгуулсан ангийн дарга болон тэгээ бусад бүх ангийнхаа найзуудад баярлалаа. Ангийнхаа найзуудад бүгдэнд нь баярлалаа, хайртай шүү. Тэгээд ирээгүүч те. Ингээ бүгдээрээ ирсэн ч гэсэн бүгдэнд нь ер нь баярлалаа. Тэгээд үргэлж хамтдаа намайг миний гаргасан саналыг ингээ дэмждэг. Бүгдэнд нь баярлалаа. Хайртай шүү. Баярлалаа. Цэцэг гэж охин байна оо. Цэцгийн дэлгүүрийн охин мөн үү? Гомцноо групп чатаас гараад. За тэгээд бид бүгдээрээ ярилцаад манай нөгөө байхгүй хотод байгаа өөр газар байгаа найзууд маань бүгдээрээ бас энэ үйл ажиллагаанд гар бие оролцсон байгаа. Тэгээ бид нар бас ингээд цэцгээ худалдаж авангуудаа дахиад цаашаа хайртай хүмүүсээ баярлуулах, ингээд давхар найзынхаа бизнесийг дэмжиж дахиад цаашаа хайртай хүмүүсээ баярлуулах ийм үгтэйгээр энэ үйл ажиллагаа хийсэн байгаа. Сэтгэлийн сонсъё. Амар тэг би чамайг ирж авахыг хүлээгээл байхгүй юу? Бүр хоёр болчлаа ягаа ирж авахгүй байгаа юм л гэж бодоод байсан. Би ангийнхандаа амар гомцолтой гомдоод уйлсан. Манай ганц зохион байгуулагч байхгүй ангийн бүх үйл ажиллагааг уриалдаг. Тэгээ айгүй гоё нэг ингэж нийтж болгоход хөөе хаа гэд айгүй уриалдаг. Манай маач энийгээ л шаатанда нэмээд өгөөч гэд 2-3 өнөөс гойсын тэгсэн чинь намайг нэнж нэмж өгөхгүй байсан. Тэгэхээр заа цаг гэд тэгээд тэгээ манай найзын цэцгийн дэлгүүрнөө Дөрбөн байшингийн 12 дугаар байшинд Туяарах гэж цэцгийн дэлгүүр байгаа. Дэгжин сормос гээд салааны яг үүдэнд байдаг шүү. Тэгээд маш гоё баглаануудыг боодог. Тэгээд цэцгнүүд нь их хөөрхөн гоё энергитэй. Яг өөрөө туяа цэцэг гэдэг нэртэй. Тэгээд цэцэг шиг гоё энергитэй, нэмсгэлсэн гоё охин байгаа. Тэгээд манай дорнотынхан өргөнөөр үйлчлүүлээрээ, найзын маань бизнесийг дэмжээрээ. Баярлалаа. За Дорнотын Сэрэлэн сумын Бэрхүү төсөөллийн сургуулийг 2005 онд төгссөн. Өнгөрсөн жил бид 20 жил хэмжсэн. За энэ жил одоо бас ингээд найзуудынхаа ер нь жил болгоно бас нэг ажил арга зохион байгуулалт гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Өнгөрсөн жил бас сумдаа бас бас сайн зохион байгуулалт хийгээд бас ингээд явсан байгаа. Одоо энэ жил бас ер нь одоо бид бүхний дотроос бас ингээд хуваараа бизнес эрхэлж байгаа. Энэ сайхан найз нөхдөдөө бид нар бас нэг сайн дэмжиж ер нь бизнесийн гарагийн нас дэмжиж өгье гэдэг үгнээс одоо гинтийн бийг барих гэдэг ерөнхийдөө одоо явж байгаа. Одоо энэ бас гинтийн сайн шийдвэр гаргаад ерөнхийдөө одоо мэдээж энэ тий одоо энэ цэцэг гэдэг чинь бид шиг нэг богино хугацаанд тий ажилладаг учраас энийг бас дэмжиж найзынхаа бизнес бас нэг богино хэмжээний бас эргэлтийг олох гэдэг үгнээс бас тэгээд өөрсдөө бид нар бас нэг гэр үлдээчихсэн бас цэцэг билээ хийх гэдэг үгнээс ингээд арга зохион байгуулж байгаа. За манай гişний Туяацэг гэж байгаа. За одоогоор цэцгийн дэлгүүрийн 12 дугаар байшингийн Туяац цэцгийн дэлгүүр байгаа. Тэгээд ер нь нийт ингээд бас дорнотынхоо даалгаврын төлөвлөлт ингээд найзын нас цэцгийн дэлгүүр өнөөдөр дэмжиж өгөх ажиллагаанаас одоо өтгтөө оролцож цэцгээ захиалаарай, мэдчилгээ хөргүүлээрэ, тэгээд сонголтоо хийгээрэй гэдэг юм хэлье.